Гадаад үг зээшлэх үр дүнтэй аргууд. Та хурдан хэрний үр дүнтэйгээр гадаад үг зээжлэмээр байвал доор харуудыг туршаад үз. Хэрэв өмнө нь ашиглаж байсан бол дахиад туршаад үзэхэд гэмгүй. Тууштай хэрэглэж залхуурахгүй байвал хүссэн үгээ зээжлэх болно. Нэгдүгээрт карт. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй хатуутар цаасыг дөрвийг харьцах 6 инчийн хэмжээтэй тэгш үнцэгт хэлбэртэйгээр хайчилна. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ. Дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг утгатай нь бичээрэй. Хоёрдугаарт төсөөлөл. Үг зээжлэхдээ утгатай нойролцоо зүйлийг бодох хэрэгтэй. Тэгээд эхний эсвэл төгсгөлийн үеийн дангаараа ямар утга илэрхийлж байгааг бодож олоод түүнийг үгийн үндсэн утгатай холбож ойлгож болно. Ургуулan бодох чадвараа ашиглаж үг зээжлэх нь маш хөгжилтэй энгийн арга юм. Гуравдугаарт нүдэнд харагдах үс газар бичиж наах. Энэ хуучин уламжлалт арга мэт санагдаж байвч ингэж цээжилсэн үг ой тогтоолтод хамгийн сайн үлддэг. Ариун цэврийн өрөө компьютерийн дэлгэц, хоолны ширээний хулдаасны дор цөөн хэдэн үг шинэ үгийг бичиж тавиарай. Энэ арга нь таны нүдэнд тэдгээр шинэ үгнүүдийг дасгаж цээжлүүлэх учиртай юм. Дөрөвдүгээрт ном өгүүлэлэг унших. Та өөрийн сонирхдаг жанрын ном уншвал илүү үр дүнтэй. Унших явцад мэдэхгүй үг гарч ирвэл эхлээд өгүүлбэрийг нь бүтнээр нь уншиж үгийн утгыг таамаглаарай. Дараа нь тойл бичгээс харж таамага хэр үнэн байгааг баталгаажуул. 5-дугаарт бусадтай уулзахдаа шинэ үгээ ашигла. Шинэ үгийг зээжлэх хамгийн үр дүнтэй арга бол түүнийгээ өдөр тутмын үг яриандаа хэрэглэх явдал. Хэрэглэж заншихгүй юм бол таны зээжилсэн үгс нэг мэдэхэд л мартагдчихна. Ямар ч хэлийг байнга ашиглаж байж сайн сурна шүү.